За сайн байна уу? Сайн байна уу? Манай байгаль орчин судалгаа шинжилгээний төвийн эрхлэн явуулдад байгаль орчин подкаст эхэлж байгаа. Тэгээ подкастынхаа өнөөдрийн зочноор таныг урьсан байгаамаа. Намайг Отхон Цэцэг гэдэг. Би ховдоос ирсэн Монгол Улсын их сургуулийн баруун өмсгийн салбар гэж ховдын төв дээр их сургуулийн салбар гэдэг. Тэрний багш. Тэгээ ер нь сүүлийн 27-8 жил тэнд багшилж байгаад ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол амт судлаач гэдэг утгаараа энд өргөжлөж байгаа юм гэж ойлгож байгаа. Тэгээ урьсан та бүгд бас баярлалаа. За. Ер нь бол таныг урьсанд бол бас их учиртай байгаа. Яагаад тэгэхээр одоо сүүлийн үед андатар гэдэг амтны талаар нэлээх яригддаг болсон. Энэ амт нь болохоор харь зүйл амтан. Тэгээ маш ихээр одоо өсөж үржээд асуудлууд яригдж байгаа. За тэгээд мэдээж яг андатарыг судалсан одоо судлаач, амтны судлаачийн хувьд болохоор таныг илүү мэдлэг мэдээлэл манай одоо байгаль орчны салбарын дөх болов гэдэг дээр бас одоо подкасттай урьж байгаамаа. За тийм ер нь энэ андатар гэдэг сүүлийн үед энэ хүмүүсийн анхаарлыг цөөнгөө хүмүүс бол энэ дэр анхаарлыг тавьж байгаа. Ялангуяа энэ баруун бүсийн тэр дотроо ховдын тэр хар усан нуур гэдэг энэ Төв Азийн ус намгэрхэг газраараа нэлээд том дордог ийм том нуур байдаг. Тэр экосистемтэй холбоотойгоор нэлээд олон хүний анхаарал татж байна л дээ. Тэгэхээр энэ амтан бол ерөөсөө Хойд Америкийн унга амтан. Өөрөөр хэлбэл зөвхөн Хойд Америкт тархдаг байсан гэсэн үг. Анх 1905 онд Чехийн фермер Мансвальд гэдэг эрдэмтэн хүн бол 5 шиг бодгол авчирсан байдаг. Европ руу оруулж ирсэн байдаг. Энээс цаашаагаа бол тэгээд нөгөө амтны чинь Прагийн орчмын тэр Добриш гэдэг нуурын тавиад тэгээд ингээ хүмүүс бол тэр амтны өсөж үржих идэвхийг одоо мэдчихэд ингээд маш олон дахин одоо нутагшуулах замаар за нутагшуулсан тэр амтан маань маш хурдтай үржих замаар байгалийнхаа одоо усан сүлжээгээр ингэ тархаж үндсэндээ Европын нутгийг тэр чигээр нь дараа нь бол 20 дугаар зууны ихэр 28-аас 32 оны үед Орос руу бас маш ихээр нутагшуулсан. Тэгээ Оросын нутгийг тэр чигээр нь ингэж одоо эзэн тархсан ийм амтан байгаа. За улмаар бол тэр өөрөө бол сэрүүн бүсийн амтан. Тэгээд үндсэндээ дэлхий дээр бол маш өргөн тархаж чадсан зүйлийн одоо жишээ зүйл гэж биологчдыг сонирхдаг. Тэ. Энэ бол ямар одоо шалтгаантай байна вэ гэхээр нэгдүгээрт бол өөрөө бол биологийн тийм идэвхтэй, үржлийн идэвхтэй дасан зогсох чадвар сайтай гэдгээр нэгдүгээрт одоо тарах шалтгаан болж байгаа. Хоёрдугаар гэх юм бол тухайн үедээ эдийн засгийн одоо сонирхлыг хүмүүст их төрүүлсэн байдаг. Ялангуяа энэ худалдаа 8 эрхэлж байгаа хүмүүс эдийн засгийн сонирхлыг төрүүлсэн учраас ашиг олох гэж хүмүүс маш ихээр ийш нутагшуулсан байдаг. Манай Монгол орны хувьд бол 1940-од онд одоо энэ харь зүйл амтан орж ирсэн гэж ярьдаг те. Тэгээд 67 онд яг зарим нутаг бүс нутгуудад суурьшуулсан гэж ярьдаг. Энэ талаар мэдээлэх үү? За Монгол оронд 1942 оноос эхлээд Сэлэнгэ мөрнөөр дамжиж орж иж харагдсан байдаг. За дараа нь 1950-ад оноос Онон мөрнөөр дамжиж орж ирсэн андат руу харагдаж нутгийн иргэд ийм амтан байна. Тэгээд зарим нь агнж одоо байсан байдаг. За энийг бол судлаач тэмдэглэсэн байдаг. За ингээд Сэлэнгэ мөрнөөр 1942 онд андатар байна гэдгийг судлаачд мэдээд ингээд судалж ирсэн. За тэр андатар бол өсөөгүй. Ямарсан Сэлэнгэ мөрний цутгал голуудаар бол тархсан тодорхой болсон. Энэ бол өсөхгүй байгаа шалтгаан нь бас тухайн одоо голын мөрний амьдрах усны нөхцөл байдал тухайн андатартай бас таагүй байсан учраас өсөхгүй байгаа юм байна гэдэг судлаачдын дүгнэлтээр эдийн засгийн маш их ач холбогдолтой маш олон улс орнууд нутагшуулсан учраас Монголд бас энийг нутагшуулъя, үржүүлье гэдэг одоо санаатаагаар андатын тохиромжтой амьдрах орчин бүхий газрыг олж нутагшуулах зорилго тавьж нутагшуулсан байдаг. За ингээд 1967 онд анх Ховд аймгийн хар усан нуурт нутагшуулсан байдаг. Тэ нэг 50 орчим бодгоолыг анх аваач тавьсан байдаг. Тэ. За эндээс бол цаашаага тэр гадагшаа урсгалгүй хайсаа буюу баруун Монголын тэр гол нууруудад бол маш өргөн тархаж өсөж үржсэн ийм амтан байгаа. Ер нь тухайн үед бол маш ач холбогдолтой амтан гэж нутагшуулж ирсэн байна. Яг одоо бол ингээд бүс нутагт нутагшуулсан газруудад ямар аюул тулгараад байгаа юм бэ? Тэгэд энийг яагаад аюултай гэж үзэж байгаа юм болоо? Тэгээ ер нь бол 1967 онд нутагшуулсан амтныг 70 оноос эхлээд агнасан гэхээр
маш хурдтай үржиж байгаа гэсэн үг тийм үү? 70 оноос эхлээд агнуурын үйл ажиллагаа гэсэн байдаг. Бүх зохион байгуулалтаагаар тэр үед Монгол улсад нэг агнуур гэдэг ийм бүр байгууллага тийм ээ байсан тийм. агнуурын аж ахуй эрхлэлдэг ийм байгууллагууд байсан. Тэгээд 70 оноос эхэлж агнсан. Энэ үед бол гадаад руу дунджаар $3 арьсын экспортлдог. Тий. Орон нутгийн одоо зах дээр гар дамжсан 8 гэх юм уу та. Хүмүүс бол хоорондоо тэрнээс даруй одоо 3-4 дахин үнээр 8 альцдаг. Тий. Тэгээд 70-аас 80 он ялангуяа 80-ад оны үед бол нэлээд одоо үнэтэй тий түүхийд болж байсан л дээ. Тэгээд одоо монголчууд ялангуяа настай хүмүүс бол сайн мэдж байгаа. Андатар ярьсан малгай гэр ховдынх нь одоо Улаанбаатар руу явсан хүмүүс бэлгэлдэг, олддоггүй, хайж олддог тийм байл нь шүү дээ. Тийм үнэтэй байсан. Тэгээд тий 90-ад оноос эхлээл үндсэндээ нөгөө нийгмийн өөрчлөлттэй холбоотой зохион байгуулалтыг нь зогссон. За мөн гадагшаа дотшоо гаргахаа болоод ерөнхийдөө бол агнуурын үйл ажиллагаа зогссон гэж ойлгож байна тийм. Андаатрын арьсаар тухайн үед ер нь хичнээн төрлийн бүтээгдэхүүн хийдэг байсан юм бол монголчуудын хувьд бол 80-ад онд зөвхөн малгай хийдэг байсан. Тийм. Ер нь бол малгай бол маш сайн чанарын малгай зөвхөн гараараа хийж хийдэг өөрсдөө гэж. Таны яг өөрийн судалгаагаар яг танай одоо тэр бүс нутаг дээр хамгийн дээдл нь хэд байж иж одоо тоо толгой нь одоо яг хангалттай хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байна гэж үзэх юм. Тэгээ ер нь бол одоо даацын багтаамжийн үед бол яг харуулсан нуурыг хэрвээ хаалтаа системж үзэх юм бол тийм ээ. За нэг 60 орчим мянган дат тийм ээ. Хамгийн ихтэй байгаад л одоо ерөнхийдөө бол даацаа бүрэн ашиглана гэсэн үг. Тэгэхээр одоо тэр яг хуу зарим жил нь бол 60 орчим мянга байж болно. Зарим тэрнээс байгаа ч болно. Гэхдээ ихэнх жилдээ 80-аас 60-аас дээш 80 мянга болно гэдэг бол тэр жилдээ бол бас тодорхой хэмжээгээр сэргэн нөлөөлөлттэй л байгаа гэсэн. За энэ амтныг байгальд тэнцвэрт байдлыг хангах тал дээр нь танаа одоо бүс нутаг ер нь ямархуу ажлуудыг зохион байгуулсан бол та судлаач хүнийхээ хувьд дээрэс нь тэр бүс нутагт амьдардаг хүнийхээ хувьд юу явал мэдээлэл орон нутгаас ялангуяа малчт иргэдээс за тэгээд нөгөө иргэдийн төлөөллүүдээс одоо хурлын төлөөлөгч нар гэсэн юм байна л да. Тэднээс бол одоо санал хүсэлт гаргаад үндсэндээ за 2019 онд байна уу 30 мянган дотор агнах зөвшөөрлийг яамнаас тийм ээ. За дараа нь одоо бас нэг 30 мянга ингээд лавл нэг 3 жил тийм зөвшөөрөл аваад ингээд үндсэндээ өөрөөр хэлбэл тэр амтныг багасгах гэдэг шүү дээ. Бүр төрийн бодлогоор агнж болно гэдэг. Ийм бодлогууд бол хэрэгжээд байдаг. Тэгвэл тэр бүрэн хэрэгжих бас хэрэгжих боломжгүй гэж би бас боддог. Ягаад тэгэхээр цаана бол тус хамгаалалтаа газрын тухай хууль, амтны тухай хууль, дээрээс нь амтны экологи эдийн засгийн үнэлгээгээд нөлөөлөх хүчин зүйлүүд бас их байдаг учраас хэдийгээр бид нар зөвшөөрлийг авсан ч гэсэн цаад хуулиуд бас зөрчигдөх боломжтой. Энэ утгаараа нэгдүгээрт нөгөө талаасаа бол зах зээл дээр бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ байхгүй учраас хүмүүс бол агнахаа байсан. Тэгэхээр гिचнээн одоо агнах зөвшөөрлөгөд хүмүүс тэрийг тоож агнахгүй гэсэн. Дугмаар байна. Маш их сөрөг нөлөөтэй байна. Яах вэ гэдэг асуудал одоо өнөөдөр бол олон хүн ярьж байгаа гэсэн. Ялангуяа малчд. Тусгай хамгаалалтаа газарлуул илүү сууршаад байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь бас эргээд нөгөө янз бүрийн эрсдэл учрах магадлал өндөртэй болчихж байгаа. Ерөөсөө л тусгай хамгаалалтаа газрын тэр тусмаа одоо онцгой бүс хамгаалтын бүсэл байгаа гэсэн. Тэгээ ягаад тэгэхээр тэр нуурын чинь ургамал ихтэй, намаг ихтэй, устдаа, цэвэр устдаа аль намагтаа усхаг нөгөө усны шуудын цуглаа ихтэй газар чинь үзэсгэлэнтэй сайхан байгаа шүү дээ. Ургамал ихтэй. Тэнд л тэр андатар очно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэрвээ тэр андатрыг устгах арга хэмжээ ашиглах ч юм уу арга хэмжээ авнаг бол бид нар магадгүй тус хамгаалалт газрынхаа хамгаалтын бүс онцгой бүсдэл тэр үйл ажиллагаанд явдаг. Тэгвэл цаашдаа яг энэ амтан Монголд байх нь зөв үү? Өнөө цагт яг энэ амтны экологи эдийн засгийн ач холбогдлыг нь хэрхэн харж байна? Дэлхийн нийтээр ерөнхийдөө бол дэлэг эдлээс ер нь татгалзаж байгаа. Тэгээ энтэй ч холбоотой энэ амтны ус болон түүхийн эдэн үнд хүрэхгүй байх магадлал өндөр болоод байгаа тий. Та түрүүн ч гэсэн хэлсэн. Ер нь цаашдаа байх нь зөв юм уу? Энэ талаар бас ярил. Нэгдүгээрт бол харь зүйлийг шинээр нутгшуулах нь бол биологчдын үед хориотой байдаг. За яг хөө тэр 20 дугаар зууны ихээр бол тэр
төвшний шинж тухайн хөгжөөгүй эсвэл нөгөө эдийн засгийн ашиг аваад ингээд нутгшуулсан байж болно. Тэгээд тэр хүмүүсийн бас буруучтай халтаатай хөгжлийн тэр төвшөнд байсан. Хоёрдугаар гэх юм бол энэ одоо эдийн засгийн үед ашиггүй болсон. Уг зорилго нь бол эдийн засгаар ашиглах зорилго байсан. Одоо тэр нь ашиггүй болсон. Угаасаа харь зүйл бол тухайн экосистемд экологийн үед ашиггүй байдаг. Тэгэхээр энэ зүйл бол одоо энд экологи эдийн засгийн ямар ч ач холбогдолгүй гэсэн үг. Тэгэхээр эцсийн шийдэл бол ерөөсөө устдах ёстой гэсэн ийм шийдэл байдаг. Гэтэл олон улсын практикийг хараад байхдаа бол андаатрыг яг устгасан тийм практик бол ер нь байдаггүй. Зөвхөн яг устгасан, багасгасан тийм тохиолдлууд байна уу? Ямар улсын жишээ вэ? Зөвхөн одоо Англи улс устгасан байдаг их Британи. Тэгээ өөрөө бол яг нэгдүгürt бол арал ус. Тэгээд тодорхой хэмжээгээр бас магадгүй дархас нутгийн онцлогоос хамаарч энэ устгах боломж бүрддэг. Ялангуяа энэ Европын, энэ Оросын өргөн удам нутгийн хэсгээр байгаа энэ өргөн удамд ус намрах газар бол устгах боломж муутай л гэж үздэг юм байна лээ. Одоо бол Европын орнууд бол устгах гэхээсээ илүү аль болох тоотлогыг багасгах хяналттай явах, цаашаа тарах боломжтой одоо хянахал ийм л одоо үйл ажиллагаа зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд нөгөө орон нутгийн иргэд бол энэ андатар ихээр өөрчлснээрээ нуурын эрэг орчим за энэ зэгсийг ихээр одоо гэмтэж байна, сүйтгэж байна гэж байгаа. Энэ талаар та бас өөрийнхөө бодлыг хэлвэл. Ер нь Харус нуур бол Төв Азида бол нэлээд томд ордог ийм ус намрах газар. Ус намрах газар гэхээр тэнд бол маш их хэмжээний ургамал биомасс нэгцлэгтэй байдаг. Тэр утгаараа бол нүүдлийн шувуу, өндөглөн зусдаг, ирдэг баггүй олон зүйлийн шувуу ирж зусдаг гэсэн үг. Нэгдүгээр, хоёрдугаарт бол тэр Алтайн арга говийн хуурай авар амьсгалтай тэр хэсэгт үндсэндээ маш том баян бүрд байна гэсэн үг. Нэг л усан сан байна гэсэн үг шүү дээ хэмжээний ургамалтай. За тэр экосистемийг ялангуяа тэр зэгсийг бол одоо үндсээр нь хооллож за мөн одоо дулааны үйлрэлд найл зүрх нахагаар нь хооллно, өвлийн үйлрэл зөвхөн үндсээр нь хооллно. Тэрнээс гадна тэр үндсээр нь хооллохын тулд маш их хэмжээний хөрс хөндийлэн өөрөөр иргэн болоод арлын хөрсийг доогуур нь хөндийлээ ажигна шүү тийм ээ. Тэрнээсээ болоод тэр хөрсөнд доошо суулт өгөх мөн нөгөө нүхийн дагаж ус орох замаар нөгөө хөрсийг бүтцийг алдагдуулаад ингээд үндсэндээ одоо намаг үүсгэх, хүлэр үүсгэх хотоолгосны улмаас тэн дээр тогтоол ус бий болж одоо давсчих, хужирсах ийм үзэгдлүүд байгаа юм л да. Энийгээ бол малчд бол бидний одоо өвлждэг бэлчээр арлыг маань устгаад байна гэсэн юм гомдол бол маш их ирж байгаа. Тэгэхээр ер нь бол энийг устгах өгмөр байна. Бэлчээр маш их сүйтгэж байна. Бидний одоо оршин амьдарч байгаа хуурай газрыг маш их сүйтгэж байна гэдэг бол гомдлож байгаа. Тэр ч бол ер нь судалгаагаар бол бас нотлогдож байгаа тий. Байгаль орчин сөрөг нөлөөлөл үзүүлээд байна. Дээрээс нь одоо нуурын экосистемийг эвдээд байна гэдэг юу одоо гомдлууд таны судалгаагаар батлагдсан гэж ойлгохгүй тий. За тэгээд ер нь яг энэ нөгөө зэгс гэдэг одоо ургамалд маань их байхын тийм одоо ашигтай юу? Энэ дээр та ер нь судалж үзсэн үү? Зэгс гэдэг ургамал их байх нь бол мэдээж одоо ногоо маас учраас их байх нь ашигтай. Гэхдээ бол бас тодорхой хүчин зүйлүүд угаасаа андатраас гадна бас тодорхой хүчин зүйлүүд тэрийг багасгаж яадаг. За ялангуяа одоо төвмөр байна. Өөрөөр хэлбэл зэгс их байх нь бол төвмөр гарах шалтгаан. Одоо ялангуяа хуурайшилтай үед бол тэгэхээр зэгс их байх нь бол мэдээж ашигтай. Байгальдаач ашигтай, нийгмийн эдийн засгаач ашигтай. За тэгээ мэдээж яг энэ андатар гэдэг амьтнаар одоо судалсан судлаач Монгол бол маш цөөхөн байдаг тий. За дээрэс нь гадны судлаачдтай харьцуулахад таны хийсэн судалгааны бүтээл одоо юугаараа онцлог байсан бэ? Монгол оронд андатарыг орж ирсэн цагаас нь нутагшуулах, цааш одоо энийг аг нурын зөрүүлэлтэд ашиглах, тэгээд аваачтай гаршуулах ажлыг бол даш гэдэг эрдэмтэн бол хийжсэн байна. Тэр Шагдүрсрэн багш маань багш даштай орж огш энэ бол бас энэ аг нур зөрчилд судалжсэн байна шүү дээ. Ерөнхийдөө бол яг хар ус нуурын хувьд бол энэ хар ус нуурын андатар ихсээ сөрөг нөлөөлөл үзүүлээд байна, тоотлогоо нэгсээд байна.
Энэ тал дээр бол судалгаа жаахан хомс байдгийг. За энэ ч учраас би тэрийг тусгайлал авч гэж үзэж судалсан. Цаашд бид бол яг тэр ачт нуур, уус нуур, одоо андаатрын нөлөөлөл доотлогоо нэгдсэл энэ талаас нь биологийн талаас нь судлах шаардлагатай л да. Ер нь андаатрыг бол ер нь ялангуяа Оросын, Европын орнууд маш их судалсан. Тэгээ яг тэр нутгшуулахтай холбоотой. Өөрөөр нутгшуулахын тулд маш их судална. Нутгшуулсныхаа дараа тэр амьтны шин чанарыг мэдчихэж тэр аж ахуй байгуулна шүү дээ. Ер нь байгаль дээрээ гэхээс илүү фермер зориудаар аж ахуйг маш их үрж өссөн шүү дээ. Тэгэхээр тэрнтэй холбоотой маш их судалгаа байдаг. Ер нь тал бүрээс нь судалсан гэж ойлгож байна. Миний хувьд бол ерөөсөө энэ харуулсан энэ Монголд байгаа нутгшуулсан андаатрын хувьд ямар байна вэ гэдгийг л судалснараа бусдаас ялгана гэсэн үг шүү дээ. За, ер нь цаашдаа энэ амьтан одоо тоо толгой маш их хэмжээгээр үржээд байгаа учраас одоо энэ амьтныг одоо байгаль экосистемийг эвдүүлэхгүйгээр байгаль сөрөг нөлөөлөл үзүүлэхгүйгээр одоо арга хэмжээ авах ямар арга шийдэл байна гэж үзэж байна та? Ер нь бол устгахад бол нэлээд бэрхшээлтэй талууд бий. Ялангуяа эдийн засгийн талаас ч юм уу. За тэр экосистемийг хамгаалах талаас ер нь устгах гэдэг. Тийм учраас эрх зүйн орчинд нь тодорхой хэмжээгээр бид нар өөрчлөлт оруулах хэрэгтэй. Өөрөлд Монголд бол жишээл харь зүйлтэй холбоотой тийм хуулийн зүйл заалттай байдаг уу юу тийм ээ. Зүгээр амьтны тухай хууль дээр өлөө байгаль орчны тухай хууль дээр нэг харь зүйл гэсэн нэг зүгээр үгийн тайлбар үг байсан шиг санагдаж байна тийм. Тэгэхээр харь зүйлтэй холбоотой асуудлуудыг бид хөндлөх ёстой. Ер нь ганц андаатрч биш дээ. Ер нь харь зүйлийг бид нар яах вэ? Ургамал дээр ч гэсэн. За дараа нь бол тусгай хамгаалалттай газрын хуулинд энэ тохиолдолд яах вэ? Тусгай хамгаалалттай газар харь зүйл орж ирээд тусгай хамгаалалттай газрын маань сүйтгэх гэдэг бид нар яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр тусгай хамгаалалттай газрын хуулинд бол тэр тал дээр бас тодорхой хэмжээний заалт тийм ээ. Харь зүйл байвал яах юм. За 3 дугаарт нөгөө экологи эдийн засгийн үнэлгээг бас одоо шинжлэх. Тэр талаасаа бас үндэслэлтэй судалгаа хийх тийм ээ. Одоо бол 150 мянга байдгийг. Сая би хэллээ шүү дээ. Экологийн хувьд эдийн засгийн хувьд ямар ч одоо үн цэнэгүй амьтан болсон. Дэлхийд ч тийм болсон. Манайд ч тийм байгаа. Одоо Европын бол төрөмгийн харь зүйлийн жагсаалтанд оролцсон шүү дээ. Төрөмгийн харь зүйл гэдэг маш их хортой амьтан гэж жагсаалтанд оролцсон байж байгаа. Тэгэхээр тэр үнэлгээнд дэр бид нар бас эргэж харах шаардлага гарч ирж байгаа. За ингэснийхаа дараа бол яг хуу тэр газар нутгийн өөрөө жижигхэн учраас бид нар тэнд жижиг хэдийгээр жижигхэн ч гэсэн бас тодорхой хэмжээний нөөц бий болоод байгаа учраас тэрийг ашиглахын тулд дотооддоо тийм ээ арьс одоо ашиглаж болно. Зүгээр тэр одоо нөгөө нутгийн хүмүүс бөөрөнд сайн, нуруунд сайн. За одоо сүүлдээ ходоодонд сайн гэж цусын ч удаг боллоо доо. Тэгээ энэ бол зүгээр уламжлалт ам дамжсан яриагаар хэрэгжилж байгаа. Түүнээс биш клиник туршилт тэр ангаахын судалгаанууд нь хийгдээгүй гэсэн үг. Ингэж дотооддоо ашиглаад тодорхой хэмжээгээр агнуулах юм бол тоотлого нь бол тодорхой хэмжээгээр хязгаарлагдах юм боломжтой л гэж харж байна л дээ. Бүрэн устгах нь гэх юм бол мэдээж л нэлээд одоо тусгай бодлого төгсөв тий нэлээд нарийн судалгаа жишээлбэл хийм аргаар устгах юм бол ямар одоо тэнд сөрөг нөлөөлөлд бий болж болох уу? Ямар тий гэх мэтчлэн ийм наривчсан үнэлгээ судалгаанууд хэрэг болно, төсөв хэрэг болно. Одоохондоо бидэнд бол яг механик аргаар тоотлогыг хязгаарлах юм л боломж. За баярлалаа. Манай байгаль орчны судалгаа шинжилгээний төвөөс эрхлэн явуулдаг подкаст маань өнөөдөр андаатрын талаар яг байгальтаа бид нэр подкастаа хийлээ. За тэгээд мэдээж энэ амьтны талаар байх ёстой, үржих ёстой гэж нэг хэсэг амьтан судлаачид үздэг болвол зарим одоо хүмүүсийн хувьд бол энэ амьтны хувьд одоо байгаль экологийг бас сүтгэж байна. Энэ амьтныг тоо толгойг нь тодорхой хэмжээгээр цөөрүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа учраас бид та бүхэндээ одоо мэдээлэл өгөх зорилгоор өнөөдрийн подкастаа хийлээ. Баярлалаа.